За өнөөдөр нөхцөл үндэсний байгууллагын 78 дахь ассамблеид оролцож байна. За өнөөдөр одоо хүнсний форумд оролцлоо. Монгол улсад төлөөлөөд мэдээж одоо энэ усны хомсдол, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт дэлхийд одоо маш одоо сөргөөр нөлөөж байгааг нь одоо улс олон бүхэн ярьж байна. Энэ бол одоо мэдээж сар тахлаас үүдэлтэй, геополитикаас үүдэлтэй, одоо эдийн засгийн шокоос үүдэлтэй, дээрээс нь одоо энэ уур амьсгалын өөрчлөлтүүд бол яалч явахгүй хурцаар нөлөөж байгаа учраас өнөөдөр одоо Нүүбийн ерөнхий ассамблей дээр энэ доктортой хөгжлийн зорилтод бол одоо 2030 онд одоо хангалттай биелэх боломжгүй тодорхой хэмжээний 5-10 жилээр энэ одоо хөлбөр ухрах нэ гэдгийг бол одоо хурал ихтэнгүүд одоо танилцуулж штэ тийм ээ. Тэгэхээр манай улсад ч гэсэн уур амьсгалын өөрчлөлт бол одоо нэлээд хурц явагдаж байгаа. Одоо 77% нь одоо сүлжсэн байгаа гэдэг мэдээллийг одоо өгж байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас бид одоо хөрсөө одоо сэргэжүүлж хамгаалах шаардлагатай. Мөн одоо мал аж ахуйгаа эрчимжүүлсэн мал аж ахуй хөгжүүлэх шаардлагатай. Тийм учраас одоо Монгол Улсын ерөнхийлөгч Ханагийн хөрөсөх хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг санаачилж Монгол орон даяар эхлүүлээд одоо жил 6 сар болж байна. Одоо бүх аймаг, сум, нийслэл одоо бүгд одоо хүнсний хувьсгалынхаа нээлтийг хийгээд сая одоо 4 сарын 1-ээс одоо аж ахуйн нэгжүүд маань баг хүүтэй урт хугацаатай зээлээ аваад одоо үйлдвэр одоо хүнсний үйлдвэрлэлүүд маань одоо тоон төхөөрөмжийг 100% хил гайлын татвараас чөлөөлж байгаа, мөн нөөц татвараас охимжийг чөлөөлж байгаа гэдэг олон сайхан шийдвэрүүд гарцсан. Одоо Монгол улс одоо өөрсдөө хүнснийхээ хангамжийг шийдээ, хүнснийхээ аюулгүй байдлыг шийдээ гэдэг ингээд цаашлаг гаргаад ажиллаж байгаа нь олон улсын түвшинд, Нүүбийн түвшинд бол цаашигдж байна л да. Дэлхийн хүн амын баг 3-2 нь ямар нэг байдлаар усны хомсдолд орж ийн гэж мэдээлж байна. Дээр нь одоо дэлхийн хүн амын 3-1 нь өсгөлөн буюу хагас үзэгүүд нэрвэгдэж байна. Тэгэхээр энэ бол одоо нэлээд ноцтой байгаа учраас эндээс ямар арга замаар гарах уу? Энэ доктортой хөгжлийн зорилтонд яаж хүрэх үү? Тэ энэ асуудал энэ стратегийн одоо гол одоо юмудаа ярилцлаа л да өнөөдрийн хувьд бол ер нь бол сүүлийн үед бол одоо ногоон зээл одоо тал руугаа илүү одоо зээл өгдөг болсон. Учраас одоо тэр талынхаа аж ахуйн нэгжүүдэд төлхөө дэмжиж гэдэг юм уу одоо маш олон төрлийн одоо үйл ажиллагаануудыг явуулж байна. Гэвч одоо энэ одоо хүнс үдэ аж ахуйн салбарт бол дэлхийн хүн амын бараг 3-2 нь одоо энэ хүнс үдэ аж ахуйн салбарт ажилладаг. Монголд хэд л одоо хүнс үдэ аж ахуйн салбарт ажилладаг нийт ажил хүчний 50% нь бас яг энэ салбарт ажилладаг. Тэгээ энэ салбарт ажилладаг нийт 50%-ийнх нь бараг 70-80% нь бүсгүйчүүд, эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр тэр бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийнхаа бас асуудлыг шийдэх одоо эдийн засгийн одоо хувьд бизнесийн дэмжих олон төрлийн гас одоо ярьж байна л да. Ер нь Монгол улсад хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт яг одоогийн байдлаар ер нь ямар хуу төвшөнд байна? За ер нь одоогийн төвшөнд бол нэг аж ахуйн нэгжүүд маань нэг 450 тэрбум төгрөгийн зээл авцсан явж байгаа. За энэний бол одоо газар тариалан руу бол 150 тэрбум, хүнс үйлдвэрлэлөө бол 160 тэрбум, мал аж ахуйн салбар руу бол нэг 27 орчим тэрбум төгрөгийн зээл одоогийн байдлаар гарцсан явж байна. За нэг 300 гаруй тэрбум төгрөгийн зээл бол одоо яг судлагдсан явж байгаа. За энэ намартай амжаад бол 982 тэрбум төгрөг зээлэнд гарах ёстой. Зээл хэрвээ ингээм амжилттай гарах юм бол бид бас 6 сарын 17-нд болсон зөвлөх хуулцаараа бас ярилцсан байгаа л да. Ер нь энэ ондоо багтаагаад энэ 982 тэрбумыг одоо 1.2 их найд болгож бас нэмэгдүүлэх гэсэн шийдвэрийг одоо ярилцж байгаа. Тэгэхээр энэ салбарт энэ жил одоо маш их мөнгө тусгасан байгаа. Нийт 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн гол хүнсийг дотоодосоо 100% хангана цаашлаад хөрс нутагтаа экспорт улс болно гэсэн томоохон зорилго тавьсан явж байгаа. Тэр хүрээндээ ч гэсэн 1.7 их найдын одоо төсөв батлагдсан байгаа. Энэ улсын хурлын 3 зураг тогтоолоор тийм ээ. Тэгээ энийг бол улсын төсвөөс, олон улсын байгууллагын тусад дэмжлэгээс, зээлийн батлан даалтын сан гэх мэт одоо санхүүгийн байгууллагуудаар энэ санхүүгийн асуудлыг шийднэ. За мэдээж одоо мал аж ахуйн салбар, газар тариалангийн салбарыг бол эрчимжүүлэн хөгжүүлэх, мөн одоо өнөөдөр бэлчээрийн одоо мал аж ахуйгаа бас хослуулан хөгжүүлэх тийм ээ. Энэ ажлуудыг бол одоо ойрын хугацаанд үр дүнтэйгээр хийнэ гэж төлөвлөд ажиллаад явж байгаа. Ер нь одоо хүнсний өрсөлдөлийн ажлууд энэ жил 6 сарын хугацаанд бол маш эрчимтэй сайн явж байгаа гэж хэлж болно. Одоо энэ жил бол одоо бид нар шороо жилийн хугацаанд аваагүй их хэмжээний урагцыг одоо манай улс авах гэж байна тий. Гэхдээ бас одоо намайг орон нутагт ажиллаж явах явцад бол зарим
газрууд хэлжсэн л да одоо бороо их ороод бас нар хэрэгтэй байна тий. Бороо их ороод ургас сайн ургаж байгаа ч гэсэн бас зарим үед одоо наргүй байх ч гэдэг юм уу, нар одоо баг гарч яваад ургас эргээд муудах ч гэдэг юм уу тий. Энэ маягаараа бол одоо сайн явах юм бол бид нар энэ одоо өмнөх жилүүдээс илүү сайн ургац авах тийм баланс байна гэдгийг ярьжсэн. Одоо яг зарим газар нь бол яг нөгөө үерт төмөс хүнсний ногоо, нарийн ногоонуудаа бас алдсан, их хэмжээний бас хохирол учирсан тийм юм бас харагдаж байгаа. Тэгэхээр энэ өөрөө уур амьсгалын өөрчлөлтөө одоо огчин одоо нөлөөж ийн гэсэн үг тийм. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт нь одоо жишээл одоо бороо ихтэй байх юм бол үер усанд одоо тарай бодаага юм уу жимс ногоогоо одоо нарийн ногоогоо алдаж чинь тийм ээ. Нөгөө талдаа нар ихтэй байх юм бол одоо ган гачиг одоо хуурайшил одоо хөрсний одоо маш олон одоо сөрөг дагаврууд бий болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлтөд хүнсний хангамж аюулгүй байдал хоёр хоорондоо одоо маш салшгүй холбоотой болж байгаа. Тийм учраас бид нэр одоо энэ дээгүүр нягт хамтарч ажиллах шаардлагатай. Зөвхөн хүнс үдэ аж ахуй яам биш, одоо байгаль орчны яам, эрүүл мэндийн яам, хүнс үдэ аж ахуй яам гэдэг энэ яамдууд маань одоо бүгдээрээ хамтарч ажилласнаар бид нар тогтолцоогоо шинжилснээр бид энэ ирэх одоо 10 жилд, ирэх 20 жилд бид нар хүнсний хангамж аюулгүй асуудал бол 100% шийднэ гэдэгт итгэлтэй байгаа. Тийм ч учраас улсын хурлын 36 доо тогтоолбол төрийн 35 байгууллага нийлж төрийн хүчээр одоо хүнсний хувьсгалыг хийхээр шийдвэр гарсан байгаа. Тийм учраас бид бол одоо энэ одоо хүнсний хувьсгалыг хийх явцдаа тогтолцооны шинжилгээг хийнэ л гэж ойлгож байна.